За сайн байцгаана уу. Нээлттэй нийгэм форумоос бэлтгэн урагдаг энэ удаагийнхаа ярилцлагаар бид нар эрс баялагын салбарт хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг эрс баялагын мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлын талаар ярилцъя гэж бодож байна. За тэгээд студид маань зочноор Уул Уурхайн эрхцэл судлалын сангийн судлаач доктор Давг, судлаач Уул Уурхайн бас эрхцэл судлалын сангийн судлаач Сурах Баярнаар хүрэлцэж ирээд байна. За энэ байгууллага маань болохоор зэрэг яг энэ эрс баялагын мэргэжлийн зөвлөлийн ил тод байдалтай холбоотой бодлогын дуун шинжилгээ хийгээд өнөөдөр одоо талуудаар хэлэлцүүлээд танилцуулаад ингэ явж байгаа. Тэгээ би эхнийхээ асуултыг давгад тавья гэж бодож байна. Гэхдээ тэрний өмнө надад нэг юм суурь байна. Эрс баялагын мэргэжлийн зөвлөлийг би яагаад хамгийн чухал институтийн нэг гэж бодож байгаа гэхэлэр зэрэг хэрвээ барилгаар болох юм бол те нэг барилгын суурь хундаам зураг төслийг баталдаг гэдэг шиг ийм хамгийн чухал шийдвэрүүдийг баталдаг. Магадгүй тусгай зөвшөөрөл олгосны дараа Уул Уурхайн салбарт одоо яг тухайн төслийн хамгийн суурь шийдвэрүүд болох тэгээ хайгуулын үр дүнгийн тайлангийг батлаад улсын нөөцөд бүртгэж авах уугүй юу гэдгээ шийдчихэж байна. За техник эдийн засгийн үндэслэл бол хамгийн чухал те тэр барилгын суурь гэдэг шиг ийм чухал бичиг баримт байна. Өөрөөр хэлбэл техник эдийн засгийн үндэслэл зөв сайн төсөл одоо үндэслэл батлагдчихэж тухайн төсөл амжилттай хэрэгжих үү, эдийн засгийн үр өгөөжтэй байх уу, нөгөө талаар байгаль нийгмийн хувьд одоо тэр сөрөг нөлөөгөө хамгийн бага түвшинд барьж чадах уу гэдэг ийм асуудал шийдэх гээд байна. Тэгэхээр энэ суурин дээр эхний асуулт маань эрс баялагын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд юу доголдоод байдсан бэ? Яагаад энэ ил тод байдал чухал байдсан бэ? Яг практик дээр ямар асуудлууд гараад тэр нь өөрөө энэ Уул Уурхайн салбарын хөгжилч гэдэг юм уу одоо юу цаад болдог байна? Эцсийн үр дүнгээр нь л хэмжих байх л да. Монголын бүх Уул Уурхайн төсөл их тийм сайн хэрэгжиж гин үү гэдэг юм уу те. Уул Уурхай дагаад болж байгаа сайн зүйлийн дэргэд дагаж явдаг сар зүйлүүд байна ч гэдэг юм уу. Тэд нартай холбогдоод хүмүүс ингээд одоо голын хадагт нэг булангартай байгаа бол дээш нь хөөж яваад хаана булангар үсээд байгааг хайх гэдэг шүү дээ, тийм. Яг тэгээ явах юм бол мэдээж хүүе эдний энэ техник эдийн засгийн үндэслэл байгаль орчны үнэлгээч гэдэг юм уу янз бүрийн юмнууд нөөцийн тайлан энэ төр нь яагаад хийгдсэн, ер нь тэн дотор нь ямар асуудал байсан, энэ асуудлуудаа тэндээ тусгасан юм уу тусгаагүй юм уу гэдгээр үл очих байх л та. Тэр утгаараа мэдээж эцсийн үр дүнгээр нь энэ эрс баялагын зөвлөлөөс гарч байгаа бичиг баримтууд ер нь сайн шүүгдэж гардаг юм уу? Энд чинь шүүдэг байгууллага нь байгаа шүү дээ. Тэ? Гэж л ингэж хараад. Тэгэхээр тэр шүүлтэнд нь одоо ганц хүн суугаад шүүж болохоогүй Уул Уурхай гэдэг чинь өөрөө их олон юмыг хамардаг тий. Газар дор байгаа нөөцийн асуудал, гаргаж ирэх технологийн асуудал, гаргаж ирэх боловсруулах асуудал, тэрнтэй холбоотой дэд бүтцийн асуудал ч гэх юм маш олон юм ордог учраас олон мэргэжлийн хүмүүс тал талаас нь харах хэрэгтэй байдаг учраас зөвлөж шийддэг, олон хүн оролцож шийддэг ийм механизм л байгаад байна. Тэгээд энэ механизм одоо доголддог болтой юм байна тийм үү? Тэр доголдол нь хаана байгаад байгааг нь хардаг одоо ард түмэн мэд хэрхийнхээ төвшөнд харах боломж байна уу байхгүй юу гэдэг асуудал ер нь явж өнөөдрийн бид нар ярих гол сэдэв болчиход байна л да. Тэгээ мэдээж айгүй олон юм ярина. Тэгээд хэдүүлээ хуваагаад л ярив. За дараагийнхаа асуултыг болохоор яг судалгаа руу чиглүүлээд Сурах Баяр судлаачаас асууя гэж бодож байна. Тэгэхээр танай судалгаагаар болохоор эрс баялагын мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлыг хангахтай холбоотой эрхцэн орчин бол бас биш хангалттай биш байна гэдэг ингээ гарчлаа. Нөгөө талаар практик дээр одоо бас яг ил тод байдлыг хангаж байгаа байдал нь бол олон улсын стандарт болно. Ер нь энэ нийтлэг жишг хандлагад бол нийцэхгүй байх шүү, дутуу байх шүү, хаалттай байх шүү гэдэг ингээ дүгнэлт гаргачлаа. Тэгэхээр эрс баялагын салбарын эрхцэн орчныг яг мэргэжлийн зөвлөлийнхөө ил тод байдал руу буулгаад ингээ харах юм бол олон улсын жишгийг та нар бас харсан шүү дээ судалгаан дээр. Тэгээ яг юугаараа олон улсын жишгтэй нийцэхгүй, юугаараа сул талтай байна гэж одоо дүгнсэн байна. Ер нь өнөөдрийн энэ хилцүүлэгт оролцсон улсуудын байр суурь илэрхийлж байгаа тэр дуу хоолойг сонсоход ер нь эрс баялагын зөвлөл маань өөрөө үйл ажиллагаагаа хэр оновчтой хөтөлж чиглүүлж явж байна вэ? Сая өөрөөр хэлбэл Давг судлаачийн хэлдгээр ер нь үр дүнтэй нь холбосон ийм өнцгөөс яригдж байна л та. Тэгээд тэрийг эргүүлээд бодоод ингэж сууж байхад өөрөөр хэлбэл бидний судалгааны сэдэв буюу ер нь ил тод байдал нь бол өөрөө хангалтгүй байна. Сая таны яриад байгаад асуугаад байгаагаар хууль тогтоомж нь тодорхой хэмжээгээр зохицуулсан ч бай, их зохицуулсан ч бай ер нь энэ эрс баялагын зөвлөл гэдэг байгууллагыг
ил тод байдал бол үнэхээр маш хангалтгүй байна шүү гэдэг ийм нэг өнцөг бол зөвхөн одоо бидний судалгаагаар тодорхой байдлаар судлагдсанаас гадна ер нь манай нийгэм өөрөө үнийг тодорхой байдлаар ажигласан юм болов уу? Ажиглагдсан ийм нөхцөл байдал асуудал болсон юм болов уу гэдэг ийм нэг бодол бол төрж. За яг хуу асуудлыг илүү гүн үнзгий сайн ойлгоё гэвэл бид ер нь эрчүүлийн мэргэжлийн зөвлөл юу вэ гэдгээс эхлээд асуудлыг хөөрдөх юм шаардлага бол байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө бол шинжээчдийн асуудлыг оролцуулж байгаа. Тэгэхээр шинжээч гэдэг нь хэн байна уу? Хаанаас томилогддгийг, ямар ур чадвартай хүн бэ? Нөгөө талд нь бүтэц бүрэлдэх хүн те. За ингээд маш олон асуудлуудыг хөөрч ийн эрчүүлийн мэргэжлийн зөвлөл гэдэг байгууллага хүрээнд үйл ажиллагааг нь сайжруулъя, ил тод байдлыг нь хангая гэвэл ингээд олон асуудлууд өрөөлбөл яригдах хэрэгтэй юм байна. Зүгээр нэг хийгээд хоёр асуудлыг тодруулаад бас хэлээд үлдээч чи гэж бодож чинь өөрөөр хэлбэл ер нь голын их бол өөрөө үндсэн хууль. Тэр үндсэн хуулийн тэр 6-гийн 1, 6-гийн 2 гээд хүмүүс бол нөгөө байнга иш татдаг нөгөө талаар олиг болцсон юм шиг заалт боловч энэ заалтуудад эрчүүлийн салбарын суур зарчмууд тусгачаад байгаа маа. Энэ их нарийн асуудал юм аа. Энийг голын ихнээс нь хөөж ойлгоод тэгээд тухайлах юм бол одоо энэ салбарын институт байгууллагуудын нэг болох эрчүүлийн мэргэжлийн зөвлөлтөөр авчраад давхарлаад буулгуул ер нь ямар ач холбогдолтой, ямар чиг үүрэгтэй, ямар процедураар одоо үйл ажиллагаанд дамжиж явах хэвээр цаашлаад бидний яриад байгаа ил тод байдал гэдэг нь хэрхэн яаж хангах хэвээр гэдэг нэг ийм асуудал. За нөгөө талд нь эрчүүлийн салбар улам бүр төгөлдөржиж цаашид тууштай хөгжихийн тулд ерөөсөө баримтлах суур 4-5 зарчмуудын нэг нь өөрөө ил тод байдал. Бид бол энийг ингээд айгүй өнгөцгөн гэдэг юм уу, практик талд бол айгүй олон улсын юм учраас бидэнд заавал байх ёстой юу, үгүй юу гэдэг ийм өнцгөр ингээд өнгөцгөн хандж ирсэн манай ийм практик байна. Тэгэхээр үгүй ээ, энэ бол ерөөсөө үндсэн хуулийн шаардлага, ард иргэдийн одоо хүсэл эрмэлзэл бид бол энэ ил тод байдлыг бол байнга өдөр тутам одоо доктортой байдлаар хангах нь бол энэ салбарын хийгээд зөвхөн одоо энэ эрчүүлийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа улам бүр төгөлдрөшгээд их хувь нэмэртэй болох юм а гэдэг ийм санааг бас тодруулаад хэлчихье гэж бодож байна. За олон улс талдаа харьцуулаад харахад мэдээж хөгжсөн хийгээд хөгжөөг орнууд ялгаа байна. Ер нь бол хөгжил бол өөрөө хаан сайн туршлага байна, хаан одоо шинэлэг инновацлог одоо ийм механизм хэрэгжиж чинь бид нар бол тэр голынхаа хийгэл дагж явдаг энэ өөрөө олон улсын одоо жам зөв тогтол. Тэгэхээр хөгжсөн орнууд тийм энэ ижил төстэй байгууллагуудын ил тод байдлыг хангаж байгаа 2-3 асуудал юу байна вөхөр нэгдүгээрт бол хууль эрх зүйн орчин бол тодорхой байгаа. Ийм одоо судалгааны үнцэг харагдаж байна. За хоёрдугаарт хууль эрх зүйн орчин дээр тулгуурласан засаглалын буюу институт бүтэц бас тодорхой байдлаар нэлээд ажиллаад байна. За гуравдугаарт нэг том юмыг одоо том гэж тодруулж хэлээд үлдээх асуудал байна вөхөр ер нь ёс зүйн асуудал байна шүү. Хэдийгээр хууль эрх зүйн орчин бүрэн гүйцэд сайтар зохицуулагдаагүй хэдий ч засаглалын төвшин тодорхой байдлаар одоо төгс төгөлдөр энэ өөрийгөө жолоодод явдаг орчмын автомашин болоогүй хэдий ч энэний цаана энэ этик ёс зүйтэй холбоотой асуудал байна. Тэгэхээр цаашид бид манай одоо төрийнхэн за эрчүүлийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож байгаа түүний ил тодл байдлыг хангахад одоо оролцож байгаа хүмүүс маань энэ ёс зүйн асуудлыг ер нь одоо өөрийнхөө карманд хийгээд яваад байх биш. Одоо ажлынхаа ширээн дээр гаргаж хэрэгжүүлэх, хэрэглэх ийм одоо хэрэгсэл болж ил гэж л бодож байна. За баярлалаа. Ёс зүйн асуудал ярьсантай холбоотойгоор миний дараагийн нэг асуулт болохоор үнэхээр чухал шийдвэрийг гаргадаг ийм төрлийн нэг бүтэц юм болвол энд одоо байгаа гишүүд болон одоо бусад шинжээч нарын хараат бус байдал, мэрэгсэн байдал айгүй чухлаар яригдах байх. Тэгэхээр хараат бус мэрэгсэн байдлыг хангах хамгийн гол одоо нөгөө өвчнөр бол им гэж ярих юм бол ил тод байдал. Тэрний талаар бид нар бол ярьж байгаа. Хоёр дахь одоо нэг механизм нь болохоор нөгөө хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгүүд гаргадаг юм байгаа. Тэгээ ер нь эрсдэлгийн мэрэгжлийн зөвлөлийн гишүүн шинжээч нар хөрөнгө орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргадаг юм уу? Гаргах шаардлагатай юу? Гаргадаг бол тэр нь ил тод байдаг уу? Өөр одоо ямар механизм байх вэ? За бид хэдийн жишээ маань бол энэ ашигт малтмалын салбарт хэрэгжилж байгаа зөвлөлийн асуудал яригадаад байгаа юм тийм. За энэ салбарын энэ зөвлөл яаж бүрддэг вэ гэхээр засгийн газрын яг энэ эрсдэлгийн салбар хариуцсан яам
одоо тухайн үед уул уурхай хүнд үйлдвэрийн яам ч гэдэг юм эрзэлгийн яам одоо энэ 24-өөс 28 оны сонгуулийн циклээр аж үйлдвэр эрзэлгийн яам. За энэний одоо дэргэд байгуулагдаж байгаа салбар. Тэгээ эндээс бол энэ салбарыг бүрдүүлэхдээ төрийн албан хаагчдыг оруулж байна. Яамны мэрэгчлэтнүүд, яамны харьяанд ажиллаж байгаа агентлагийн мэрэгчлэтнүүд ч гэдэг юм уу тийм орж байна. Албан тушаалаараа орж байна. А нөгөө талд нь энэ салбарт одоо усны асуудал, одоо нүүрсний асуудал, хөдрийн асуудал ч гэдэг юм уу тийм баяжуулах үйлдвэрийн асуудал гэдэг их олон асуудал байгаа учраас тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгжлийн холбоодоос ч юм уу тэр салбарт ажиллаж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгчлэтнүүдээс төлөөлөл орж бүрдэж байна. Тийм учраас энэ маань өөрөө юм холимог бүрэлдэхүүнтэй. За энэ дотроо бол мэдээж төрийн албан хаагчд бол одоо төрийн албаныхаа шугамар хөрөнгө оруулгын мэдүүлэг гараад явж байгаа байх гэж бодож байна. А нөгөө бусад хүмүүс нь бол тийм юм гаргадаггүй байх гэж би ингэж бодож байна. А зөвхөн ашиг сонирхлын зөрчлийн асуудал байна. Тэгэхээр жишээлхэд ямар нэгэн одоо ордын асуудал, ямар нэгэн компани хэрэгжүүлэх гэж байгаа уул уурхайн төслийн асуудал ороод ирэхэд за тэр төсөлтөд одоо ашиг сонирхлын зөрчил байгаа юу байхгүй юу гэдгээ авилгатай тэмцэх газраас одоо боловсруулсан маягтын дагуу бөглөөд за би бол ашиг сонирхлын зөрчилтэй байна. Би энэ асуудалч бол орохгүй. А энэ дээр бол надад ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдэг энэ механизмыг бол тэнд хэрэгжилж байгаа гэж би ингэж ойлгож явдаг. Тэгэхээр энд бол одоо тэр механизм хангалттай юу хангалтгүй юу гэх асуудал яригдах хэрэгтэй тийм. Ил тод байна уугүй зөрчлийн мэдүүлэг нь ил тод байвал тэр мэдүүлгүүдийг ил тод тавьж байгаа юу гэвэл үгүй. Тэ? А тэрийг тавьчихвал бас сүлд нь олон нийт хараад өө энэ хуучин энэ компанид ажиллаж исэн хүн дараа нь тэр компанийнхаа асуудал хилцэтгэхэд ороод одоо илт одоо сонирхлын зөрчилтэй санал хэлж исэн байна, дүгнэлт хэлж исэн байна гэдэг юм уу гэд шүүх боломж олгож байгаа юу гэвэл одоогоор бас яг тэгж харсан практик бас байхгүй ч магадгүй тий. А зүгээр нэг юм тэр нөгөө энэ бүгд болгоныг онлайн систем болгоод явж байгаа ажил бол уул уурхай энэ аж үйлдвэр эрзэлгийн яам дээр явагдаж байгаа. Тэр системээр ороод бас харах нөхцөлийг бол шалгаж үзэх хэрэгтэй л гэж бодож байна. За сүүлийнхээ асуултыг би хоёр зочиндоо хоёуланд нь тавья гэж бодож байна. Ашигт малтмлын тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл бол 2020 оноос хойш одоо хүртэл үргэлжлээд ингээд яваад байна те. Төдийлөн бас одоо урагштай явж чадахгүй л байна. Гэхдээ магадгүй шинэ парламент одоо байгуулагдсны дараа эх оны те эхний үйлрэлд бол нэлээд эрчимтэй явах байх гэж харж байгаа. Тэгээд 20 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд бол нэг 3 янзын хуулийн төслийг яамнаас бол ингээд танилцуулсан. Тэр болгон дээр нь бид нэр судлаач нар та нар ч гэсэн бас хараад саналж өгчээсэн баг. Яг өнөөдрийн бидний хэлэлцүүлэгтэй холбоотой эрс баялагын мэргэжлийн зөвлөлийн хараат ус байдал, үйл ажиллагааны үр дүн, ил тод байдлыг хангах гэдэг юм уу. Ийм одоо зөвхөн ил тод байдлаас гадна үйл ажиллагааны бас нэлээд олон тогтолцооны өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа гэдэг өнөөдрийн хэлэлцүүлгээр хүмүүс ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлүүд энэ хуулийн төслүүдэд тусгагдаж чадсан болов уу? Эрс баялагын мэргэжлийн зөвлөлийн дөрвөн бас өөрчлөгдөх гээд ажлын хэсэг байгуулагдаа явж байгаа гэсэн энэ бүхэнтэй танилцаж байна ч юу? За өөрөөр хэлбэл 2006 оноос хойш бараг одоо 20 жилч байна үү те. Энэ салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ асуудал яригдад 3-4 жил болж байна. Яг анзаарэгдэж байгаа хийгээд анзаарах хэрэгтэй хэд асуудал бодогддгийг. Ер нь нэгдүгээрт төр засаг зоригтойгоор шинэлэг инновацлог байдлаар энэ салбарын хууль эрх зүйн орчныг хийж чадах уу гэдэг ийм асуулт байна. Тэгэхээр би бол ер нь энэ манай төр засагт өөрт нь хүсэл зориг хэр байгаа бол гэдэг тэр жоох эргэлзэж байгаа нэг ийм байр суурь гэх бодол байна те. За хоёрдугаарт хэдэн асуудлуудын дундаас ер нь нэг асуудал дээр ер нь ядч тойрч ярилцаад тодорхой хэмжээний ойлголтыг бий болгоод энэ шинжилэл тусгах нь юу байна уу гэхээр ер нь өөрөө үндсэн хуульд тусгагдсан суурь зарчмууд дэг бид нар энэ салбарын хууль эрх зүйн орчинд хэрхэн яаж тусгаж чадах вэ гэдэг дээр бол үнэхээр одоо нэг ялангуяа хууль тогтоох байгууллага бол маш том хэмжээний одоо ийм анхаарал хандуулах цаг нь бол болсон. Яг зөвхөн хувь судлаачдын байгууллагуудын өнцөг өнцгүүд байдаг. Үндсэн хуульд нийцсэн хууль, нийцээгүй хууль.
Тэгэхээр сайн муу нийлж сав дүүрнэ гэдэг шиг яагаад нийцээгүй байж болох тухай өмнөх үеийнхэн, өнөө үеийнхэн үнийг яриад байсан юм бэ гэдэг нь бол одоо уул тогтоогчдын зайвал зайлшгүй одоо нэг анхаарах хэрэгтэй нэг юм судалгааны сэдв юм болов уу гэдгийг би нэг өнгөцхөн бас хэлэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа тийм. Нөгөө талаар альва хуулийг хийхэд янз янзын өнцгөөс л одоо улс төрчд гэдэг юм уу салбарынхны шүүмжил өртөж байгаа юмнууд байна л та. Тэгэхээр яг нэг одоо анхаарах хэрэгтэй асуудал ер нь салбарын институц байдлыг бид яаж бэхжүүлж энэ хуулийн шинжилтөөр хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй болов. Түүний нэг өнцг нь өөрөөр хэлбэл эрс соёлын мэргэжлийн зөвлөл гэдэг байгууллага болоод тахгүй. Тэгэхээр эрс соёлын мэргэжлийн зөвлөл гэдэг үнэхээр одоо бидний ойлгож байгаагаар хэн нэгнийг сундлаад гол гаргадаг биш. Хин нэгнийг суулгаад гол гаргадаг ийм одоо чухал чиглэлтэй байгууллага гэж үзэж байгаа бол тухайлах юм бол энэ хуулийн шинжилэлд салбарын институт тогтолцоо хаана аваач хийх. Яамны дэргэд байх юм уу? Агентлагийн дэргэд байх уу? За одоо бусад талуудын оролцоо хэрхэн яаж хангах уу гэд ингээд нэлээд одоо тал талаас нь дүгнэх ийм асуудал бий. За ерөнхийд нь яг уу зүгээр одоо дүгнээд гэхүү энэ хууль тогтоогч нарт за салбарын одоо оролцогч талуудад хэлэхэд энэ эрх зүйн шинжилгээг бид хийхдээ өнгөрсөн 30 жилд бий болсон алдааг засах гэж хийх үү? Ирээдүйн одоо 30 жилийн уурхаа түүнээс цааш хөгжих энэ салбарын хөгжлийг дэмжих гэж хийх үү гэдгийн дэнсийг олох шаардлага бол байна. Үндсэндээ бол 2006 оноос хойш өдөө хүртэл хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүд бол дандаа болохгүй засах гэж хийж ирсний үр дүнд өнөөдөр одоо яг хууль эрх зүйн орчин маань хэр өрсөлдөх чадвартай байна, хэр одоо хэрэгжих боломжтой байна, салбарын харилцааг зохицуулж чадж байна вэ гэдэг тэр маш их судлаач нарын дунд нийгмийн зүгээс шүүмжлэлтэй байдаг тийм. Тэгэхээр өнөөдөр бол тулгамдж байгаа хэд хэдэн асуудал байгаа. Тухайлах юм бол лицензийн хууль гэдэг нэрнээсээ бид татгалзах чадахгүй. Тэгэхээр нөгөө талд нь бидний ярьдаг уул уурхайн тухай хууль буюу одоо энэ салбарын онцлог мөчлөгтэй холбоотой техникийн зохицуултуудыг энэ дэр яаж хийх вэ гэдэг нэг юм том бүлэг асуудал. За нөгөө талд нь түрүүн би хальтуурдаад өнгөрлөө. Ер нь энэ улс төрийн эрх зориг мохцсон энэ цаг үед бол яагаад ингэж ийнү гэхээр нийгэм эдийн засгийн холбоотой энэ уул уурхайн салбар, эрх зүйн салбараас бий болохын өгөөжийн асуудал байна. Тэгэхээр нийгмийн асуудлуудыг хэрхэн яаж зохицуулахын цаашлаад энэ үндсэн хууль сүүлд 19 онд одоо тусгагдсан зарим нэг зарчмын одоо асуудал буюу үр өгөөжийг хэрхэн яаж тусгах вэ гэдэг тэр ер нь цогцоор нь харж иж хийх ёстой. Гэхдээ сүүлийн 3-4 жил алдсан шиг энэ цаг хугацааг одоо бид дахиад 4 жил бол хиймээргүй байна. Энэ хооронд бол одоо улсын орны хөгжил, дэлхийн нийтийн хөгжил, за одоо салбарт бизнес эрхлэгчд хийгээд салбарын мэргэжилтнүүд бидний хүртэл дааж амьдралд нөлөөлж байгаа эрх хийгээ сөрөг асуудлууд байна те. Тэгэхээр энийг хууль тогтоогч нар одоо сорогоор анхаарч анзаарч энэ хуулийн шинжилгээ хийгээсэй л гэсэн ийм л ерөнхий байр суурийг илэрхийлж болохоор байна да. За би илүү деталь руу ярив тий. Эрс зүйн мэргэжлийн зөвлөлийн хувьд нэг юм яамны дэргэдэх зөвлөл гэдэг нэг юм байгаад байдаг. За тэгээд миний түрүүний хэлдгээр төрөөс төлөөлөлттэй мэргэжлийн холбоодоос төлөөлөлттэй энэ бүтц нь өөрөө яг анх яаж аль өнцгөөс харж бодож олсон бүтц юм бэ? За хэрвээ энэ ингээд одоо яам ажиллаа нуглахын тулд, агентлаг ажиллаа нуглахын тулд тий одоо сангийн яамны хардаг өнцөг, засгийн газрын хардаг өнцөг, уул уурхай өндөлтрийн яамны хардаг өнцгүүдийг л бариад тэр шүүлтүүдийг хийдэг ийм зөвлөл байх юм уу? Эсвэл Монгол улсад энэ уул уурхайн салбар одоо хариуцлагатай хөгжөөд олон нийтэд нээлттэй энэ салбарын шийдвэрүүд гардаг одоо олон нийтийн эрх ашгийг давхар тэнд хараас хож идэг ийм зөвлөл байх юм уу гэд ингээ харвал энэ зөвлөлийн статус, бүрэлдэхүүн, энийг томилдог процедур, энэнд хүмүүсийг сонгож оруулдаг процедур энтрийг өөрөөр харж болно. Тэгвэл тэрний яг тэр зарчим нь хаана газар хуулинд суух тухай асуудал. Тийм ээ? Зарчмыг хуулинд суулгачих юм бол тэрний дараа энийг яаж ажилуулах вэ? Институцийн хувьд энийг яаж ажилуулах вэ гэдэг. Энийг яаж ашиг сонирхлоос ангид байлгах вэ? Тийм үү? Ашиг сонирхол гэдэг нь бизнесийн янз бүрийн ашиг сонирхлын тухай нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт
тухайн үеийн улс төрийн одоо нам тухайн үеийн ирэх барьж байгаа бүлэглэл жидг юм уу те. Тэрнээс яаж independent буюу ингээд бие даасан байхгүй гэдэг асуудал ярих юм бол бүр энэний томилгооны асуудал нь өөрөө их өөр болно. Тийм биз? Одоо шүүхийн ерөнхий зөвлөлч гэдэг юм уу ингээд нэг улс төрийн мөчлөг сөрж байгуулдаг зөвлөлийн хэмжээний статус яригддаг штеп. Тэрэн шиг ийм эрдэс хэлгийн мэргэжлийн зөвлөл гэдэг нь бүр ийм өөр статустай сонгуулийн мөчлөгт автахааргүй хэмжээний зөвлөл байх хэрэгтэй хэрэггүй юу гэж ярил энэ бол маш том концепцийн хэмжээний хилцүүлэг болно. Ийм хилцүүлэг хийчээд тэндээс гарсан консенсусыг бариад ашиг малтмлын хууль руу орвол энэ том реформ болно. За ийм реформ хийх хэсэг нь бол одоогийн их хурлын гишүүдийн ч юм уу одоо манай одоо ирэх барьж байгаа хүмүүсийн хэмжээнд асуудал яаж хөндөгдөхөөс хамаарна. За тэгэхгүй гэж бодвол зүгээр процессын төвшөнд энийг эрүүлжүүлэх гэвэл хоёр асуудал байна. Нэгдүгээр нь энийг аль болох одоо энэ шинжээж томилдог асуудал тэр зөвлөл нь одоо бүгддэг асуудал дээр нь процедурын төвшөнд илүү ийм шудраг болгох одоо хүнээс хамааралгүй явдаг болох илүү онлайн болгох асуудал нэг талтай байна. Нөгөө талд нь ерөн нарийнтай ярих юм бол энэ бол маш нарийн мэргэжлийн асуудал хэлцдэг зүйл. Их нарийн асуудал яригдана. Тэр нь бол мэргэжлийн төвшний одоо 10-15 жил тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хоорондох одоо ном хаялцааны тухай асуудал байгаа хгүй юм чинь. Тэ? Маш нарийн асуудал. Энийг ард түмний мэд хэрэгтэй яаж нийцүүлэх юм гэвэл тэр эрдэслийн мэргэжлийн зөвлөл маш нарийн энэ мэргэжлийн асуудлуудаа хэлэлцчихэд тэрийг хурангуулад нэг ийм эрдэслийн мэргэжлийн зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэр гээд одоо ийм зүйл дүгнэлт гэж байгаа. Дүгнэлтийг одоо агентлаг яам бусад газрууд руу гаргаж өгдөг л бүтц штэ. Зөвхөн ийм нэг дээшээ чиглэсэн бүтцээс гадна ард түмэн рүү чиглэсэн арай хэлбэршүүлсэн арай ойлгомжтой ийм юмнуудыг гаргадаг байх тий. Дээр нь одоо ард түмний одоо эрх ашигын төлөө үйлчилж яадаг одоо аудит ч байна уу бусад байгууллагууд энэ дээр бас тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулад процессын хувьд зөв явж гин үү шийдвэрүүд нь алдаагүй гарч гин үү гэдгийг 2 жил тутам 3 жил тутам ч юм уу ард түмэнд тайлагнадаг байх ч юм уу иймэрхүү механизмуудыг оруулах асуудал бол арай илүү косметик сайжруулалтын асуудал. За ийм хоёр төвшөнд бол асуудал хөндөгдөхөр байна гэж би ингэж харлаа. За баярлалаа. Энэ удаагийнхаа ярилцлагаар эрдэслийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлын талаар ярилцлаа. Судалгааны маань дүгнэлтийг базаад хэлэх юм бол энэ чухал зөвлөлийн ил тод байдлыг хангах хэрэгцээ орчин хангалттай биш байна. Тэрнийгээ дагаад ч юм уу практик дээр бол мэдээллийн хүртээмж ил тод байдалд төдийлөн хангалттай биш байна. Энийг цаашаа сайжруулах нь зүйтэй гэдэг ингээд ийм дүгнэлтэнд бол хүрчихсэн байгаа. Тэгээд одоо эд өрнөж байгаа эрдэслийн салбарт явж байгаа эрх зүйн энэ шинжилэл одоо энэ байдлыг засахад одоо их чухал момент бид нарт юм байна. За тэгээ хоёр судлаачийн маань сүүлд дүгнэж хэлсэн саналууд болохоор зэрэг хуулийн төсөлд хэрвээ эрдэслийн мэргэжлийн зөвлөлийн засаглал ил тод байдлыг сайжруулах юм бол ямар өөрчлөлтүүд орох шаардлагатай вэ гэдэг дээр мэргэжлийн хүмүүсийн судлаач нарын одоо байр суурь гэж ойлгож байна. За ингээд манай ярилцлагад орсон хоёр судлаачтай талархал илэрхийлье. Дараагийнхаа дугаараар уулзлаа баяртай. Баярлалаа. Баярлалаа.